сайн байцгаана уу? Сайн, та сайн байна уу? Сайн байна. За сонсгоо. За бүгдөө өнөөдрийнхээ хичээл дарыг. Багш нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн багш Мегмартлан багш. Өнөөдөр та нартай хамтарч хичээл явуулах нь. Бидний хичээлд маш олон зочин багш нар ирсэн байна. Харж байна уу хүмүүдээ тийм ээ? За багш руу анхаараарай. Таны ангийнхын хичээлээ явуулахдаа юуг баримталдаг вэ? Хичээл явуулахдаа тэр хичээл эхлэх болгонда баримталдаг нэг зүйлтэй болцсон байх гэж бодож байна шин. Багштайгаа мэдлэг. Тийм шүү. Тэгээ баримтлах. Dige баримтлах гэж шүү дээ. Ямар dige вэ? Таны ангийнх ямар dige баримтлах багштай ганцаа хэлээд өгөөч. Гарын дөрвөө баримтлах. Тийм үү заашоо. За тэгвэл багш нь өнөөдөр та нартай хичээл явуулахдаа бүгдөө dig баримтлая. За уншаад яваарай. Бусдыгаа хүндэтгэж сонсъё. Ажиглая. Чам топ хэлье. За эдгээр дигийг баримтлаа явахад бидний өнөөдрийн хичээл амжилттай болох нь тийм ээ. За одоо миний хүүхдүүд дэлгэцэн дээр гарах зүйлийг анхааралтай сайн ажиглаарай. За уншаарай хүүхдүүдээ. Тавиур дээр шар өнгөтэй дугуй хэлбэртэй сайхан үнэртэй байлаа. Байлаа. Багш нь цэг тавиар өчч. Юу байсныг багш нь та нараас зоохгүй. Юу байсан бол? Бислэг байлаа. Бислэг байлаа. Бислэг Бислэг байсан. байлаа. Бислэг байлаа. Та нар яагаад бислэг гэж мэдээд байгаа юм? Энэ дээр шар өнгөтэй болохоор. За ямар хэлбэртэй гэж байна уу? Дугуй. Ой хэлбэртэй. Тэгээ шар өнгөтэй дугуй хэлбэртэй сайхан үнэртэй бислэг байлаа. Бислэг байлаа. Маш сайн. За тэгвэл бислэг байлаа. Тэгвэл бислэгт ямар амтан дуртай байт юм бол? Болгоно шүү. Ямар мундаг юм бэ? За дэлгэц рүү анхаараарай. За хулган бислэг дуртай гэдэг та нар бүгдөө нийтдээ юм шүү. За тэр бүр зүудэндээ бислэг зүүдэлдэг юм. Инээдтэй нөө. Ямар инээдтэй юм бэ тийм ээ. За. Үшээрээ бүгдээ. Бислэгийн үнэрийг маш холоо сайн мэдэрдэг. Тэгэхээр ямар амтан байх нь вэ? Хулган. Мундаг ямар гинэ? Үнэрч амтан байх нь шүү дээ. Айгүй үнэрч амтан байх нь шүү. За. Үшээрээ. Бислэгийн сайхан үнэрээр хулганууд иржээ. Бид нар түрүү хулганыг яриад хулганууд дуртай гэжсэн шүү. За хулганууд ирж гинэ. Хулганууд ирж яах вэ? Бислэг гэж байгаа. Яаж итгэж байгаа юм бол? Хулган юм яаж бислэг иддэг? Ингээ мэрэд иддэг штэ тийм ээ. За зөндөө олон хулган ирсэн юм чи одоо яах бол тал талаас нь мэрэд ах юм болов? За хувааж магадгүй юм тийм ээ. За одоо тэгвэл юу гэж юм? Хуваахаар боллоо. Туслаарай. Одоо та нар тэгвэл хулганд бислэгээ хуваахт нь яах нь вэ? Туслах нь байна. Миний хүүхдүүдийн урд ийм шар өнгөтэй дугуй дурсаага бүгдөө өнөөдөр энийг юу гэж бодох нь вэ? Бислэг гэж бодох нь. За дурсаа өргөөрэй. За дурсаасан уу? Одоо миний хүүхдүүд бислэгээ хулгануудад хувааж өгнө. Чи хэдэн хулган ирснийг мэдчихэж байгаа юу? Мэдчихгүй байгаа. За одоо хэдэн ч хулган ирж болно. Зөндөө хулган ирсэн ч байж болно. Одоо чи бислэгээ хулгануудаа хувааж өгтөө яаж хуваах вэ? Чиний өөрийн чинь дор. За санамжаа уншаарай. Харандаа шугам ашиглаарай. Шугам ашиглаарай. За бүгдөө шугамаа палмастраараа хуваачаарай хүүхдүүдээ. За багш нь хуваалтыг харъя. Та нар ер нь хулгануудад яаж хувааж өгөх нь вэ? Багш нь чи хэдэн хулганд ч хувааж өгч болно.
Өргөөрэй. Хуваацаг хөтөлбөр харуулж байгаарай. Багштай аваад ирлээ. Хингэлээ. За. Би ундрмаа хамгийн түрүүнд дууссан учраас ундрмаагийн хуваасныг та хэдэд харуулах юм. За манай ундрмаа ингэж хуваасан мэ. Чи яагаад ингэ хуваасан? Би маш олон хулган саяны зураг дээр харагдсан болохоор тэрийг тоо дамжаагүй. Тэгээд за иймэрхүү л тоотой байх та гэж бодоод. Иймэрхүү л авах гэж одоо хуваацсан уу? За хэд хуваасан бол? Тоосон өөрийнхөө юг? Өөрийнхөө хуваасныг тоолоогүй юу? За ундрмаагийнхыг өгчих. Стас авахтай. За дуусч яана миний хүүхдүүд. Одоо дууссан хүүхд багштай өргөөрэй. Дууссан хүүхд өргөөрэй. Багштай энэ салааныхын хуваалтай багштай авчиж өгөөч. За гараад ир багштай. За багш нь одоо ялгуулах гэж байгаа. За миний охин улаан дээр тавиарай. За улаан дээр байрлуулаарай. Одоо энэ салааны багштай харуулъя. За ногоон дээр байрлуулаарай. За багш нь харах уу? За ногоон дээр тавьчих. Багш нь аваад тавьчих. За энэ. За одоо 2 дугаар салааны дууссан хүүхдэд багштай авчиж өгөөрэй. За багш нь дүрсийг харна. Улаан дээр тавиарай. Харъя. За ногоон дээр тавиарай. Ногоон дээр улаан, ногоон. За улаан дээр танахыг авъя. Багш руу дүрсээ харуул. Улаан дээр улаан. За улаан дээр ногоон дээр тавиарай. Ногоон, улаан. За улаан. Зүг минь. Өшөө дуусаагүй хөөхтэй нөө? Багштай өгөхгүй мө? Гараад ир багштай аваад гараад ир. Бүрсээ аваад гараад ир штэ. За улаан дээр тавьчих. Ногоон дээр тавиарай. За улаан дээр тавиарай. Энэ ногоон дээр тавиарай. Улаан. Ногоон. Одоо бүх хүүхэд дууссан уу? Дууссан байна. За хүүхдүүдээ багш нь 2 яасан бэ? Хуваачихлаа. 2 хуваагаад ялгаа тавьчихлаа. Би яагаад ялгцсан бол одоо та нар ингээд найзуудынхаа хуваалтуудыг хардаа. Багш нь яагаад ингэ ялгаа тавьчих вэ? Яагаад ялгаа тавьчих бол? За, та нарт тэгвэл одоо нэг хулганд туслах нь. За. Багш нь шатаги. Хулганууд дотор адтай нэгэн хулган байжээ. Адтай нэгэн хулган улаан цаасан дээрх хуваалтыг дагахаар шийдсэн. Та эдийн ялгаснаас алийг нь дагах гэж байна уу? Улаан цаастайг дагна гэж шүү дээ. Яагаад юм бол? Улаан цаастайг нэг өөрөө олоо. Хулгануудад олон хулганд өгсөн гэж байна уу? За өшөө. Өөр байна уу? Яста мундаг тэнцүү хуваацсан байж магадгүй гэж юм тийм ээ. Одоо бүгдээрээ энийг харъя л та охтуудээ. Одоо энэ дээр ингээд хуваацсан байна. Жишээ нь энэ хоёр тэнцүү байж болох уу? Тэнцүү биш байгааз. За тэгвэл энэ багш нь магадгүй тэнцүү бишээ хуваасан баг. Энэ хүүхдүүдийн тэнцүү хуваацныг нь энд ялгсан баг. За одоо тэгвэл хулган нь ингэж бодсон гинэ. Би найзуудтай тэнцүү л хувааж өгөх хэрэгтэй байдаг. Тийм учраас улаан дээр ялгсан хүүхдүүдийг л би өнөөдөр яа гэж гинөө? Дагъя даа гэж шүү дээ тийм үү? За тэгвэл бүгдөө өнөөдөр та нар дэлгэцийг нэг хараарай. Бүтэн бислэг мөн үү одоо ингэхээр мөн. За дахиад харчих. Бүтэн мөн үү? Мөн. Энийг яаж тоолтой? Нэг бүтэн бислэгийг одоо ийм бүтэн бислэг байна. Тоол гэвэл чи яаж таслах вэ? Нэгний нэг буюу нэг. Багш нь хуваагаагүй шүү дээ. Энэ бүтнийг хэлж байгаа. Нэг бүтэн мөн үү? Нэг бислэг гэж тоолох уу? Тоолно шүү. Тэгвэл одоо ингэж жижигхэн энд ингээ хуваагдаад гараад ирлээ зүсээд. Одоо тэгвэл энэ жижигийг чи яаж тоолох юм? Нэг хуваасны нэг энэ жижигхэн хэсэг, нэг нь том хэсэг, нэг нь жижиг хэсэг гэж тоолох уу? Үгүй шүү. Тэгвэл бид нар өнөөдөр энийг яаж тоолдیں, яаж уншдیں, яаж бичдیں, юу гэж нэрлэдэг юм бэ гэдгийг үзэх гэж байна. Сэдвээ уншаарай.
Энгийн бутархайг унших, бичих. За бид нар тэгвэл өнөөдөр ийм сэдв үзгэнэ. Энгийн бутархай. За бидний өнөөдрийн хичээлийн зорилго маань бүгдээрээ зэрэг уншаавэ. Энгийн бутархай дүрслэх, унших, бичих чадвартай болно. Бичих чадвартай болно. Ингэж бичхийн тулд бид нар ямар алхмууд биднэрт ямар шалгуурууд тулах юм болоо. Нэгдүгээр нь уншаарай хүүхдүүд. Аргаар энгийн бутархай мэдэх, энгийн бутархай унших, бичих сурах, энгийн бутархай бүрдүгээр хуваарийг нэрлэж сурах. Нэрлэж сурах нь байна. За бид нар тэгвэл дугуй энэ ямар хэлбэртэй? Дугуй хэлбэртэй. Бид нар түрүүн бэлтгээ дугуй хэлбэрээр оржуулад явсан чинь багш нь энийг энд байрлуулчих. За. За биднэрт бүтэн бэлтлэг байна. Одоо та нарын өмнө нэг бүтэн бэлтлэг байгаа. Хуваагаагүй аваарай. Байна уу? За аваарай. За одоо бүгдээрээ биднийг дахаар шийдсэн хулган туслана. За. За багш нь эндээс өгчээ. За зүрснүүдээ авсан уу? Авсан. За одоо бүгдээрээ хуваая. Одоо эхний ээлж нь бүгдээрээ бяцлагныхаа яг талыг олъё. Бяцлагныхаа яг талыг олъё. Тэгтээ нугална хүүхдүүдээ. Нугалч хийх шүү. Харандаа шугам ашиглахгүй. За. За багш нас та нартай дагаад явъя. Та эдийг харъя. Нугалцсан хүүхдүүд маш хурдан дэше өргөнө. Харъя та багш нь. За яг талын багш руугаа өргөөрэй. Талыг нь зүйтэй нугалцсан ивэрээ өргөх нь шүү дээ. Ямар мундаг юм. За багш нь тэгвэл ингэж нугалъя. Та нартай таарах нь үгүй юу гэнэ тийм ээ. За багшийн бяцлагны тал мөн үү? Мөн үү? Мөн байх нь. За одоо тэгвэл багш руугаа хараарай. Бяцлагаа өргөж байгаарай. За. За бидний бүтэн бяцлаг. Та нар талыг нь олсон. Одоо эндээс тэгвэл багш нь талыг нь олоод тавьчих. Талыг багш нь авч тавьж чадсан уу? Чадсан. Нэг бүтэн бяцлаг байсан уу? Байсан. Та нар яа? Талыг нь олсон. За одоо тэгвэл биднийхтэй таарч гинөө хараарай. За. Таарч гинөө ямар мундаг хүүхдүүд вэ? Уншаарай. Хэдэн хэсэг болгон хуваасан бэ? Хэдэн хэсэг вэ? 2. 2 хэсэг байна уу? Байна. Ямар мундаг юм. За одоо тэгвэл багшаагаа хараарай. За багш нэг хэсгийг аваад энд тавьсан тийм үү? 2 тэнцүү хуваасны нэг хэсэг мөн үү? Мөн үү? За уншиж бүгдөө. 2 тэнцүү хуваасны нэг хэсэг. Одоо энийг бид нэр 2 тэнцүү хуваасны нэг хэсэг гээд үгээр ингээд хэлээд ах уу? Эсвэл тоогоор бичих боломж бий юу? За тэгвэл та нарын өмнө цагаан самбар байгаа. Цагаан самбараа мастертайгаа бариад багштай нэг тоогоор бичээд үзүүлээч. Өргөөрэй. За өргөөрэй. Мундаг бай, сайн бай. Өргөөрэй. Ямар мундаг хүүхдүүд вэ? За дуусаагүй хүүхдтэй багш нь харъя. Дуусаагүй юм байна уу? Дууссан юм аа. За багш нь харъя. Болохгүй байна. За багш нь очиад үзээ тэгэхээр. Бас нь өргөж байгаа. Миний хүүхдүүд хойно байгаа багш нартыг үзүүлээд гэхдээ харъя да. Чи бяцлагаа хэд хуваалаа? 2 хуваасан. За тэгвэл хуваасаа 2-аа биччих. Чи хэдийн хэсгийн багшийн самбар дээр авч тавьсан мөлий? Аа? Нэг хэдийн хэсгийг салгаад авлаа? Нэг хэсгийг. За тэгвэл нэг хэсгийг чи хаана бичих юм бичмээр байна? За одоо багшаагаа анхааралтай харж байгаарай. Одоо багш руугаа харъя хүүхдүүдээ. Одоо багш руу харъя. Би та хэдийн бичлэгийг харсан чи бүгдөө ингэ биччих. Ингэ бичсэн байна. Одоо багштай тэгвэл энэ хоёрын тав та нар яагаад энэ доор бичсэн бол хэлж өгөөч. Энэ хоёр юу нь яагаад ингэ биччих вэ? Хоёр юу юм? Хоёр ямар хуваас вэ? Тэнцүү хуваасан шүү дээ. Хоёр тэнцүү хуваасан тийм үү? Энэ нэг нь юу юм? Нэг хэсэг
Би 2 хуваасныхаа 1 хэсгийг энд тавьсан. Энийг тэмдэглэж гэнэ үү? Тэмдэглэж байна. Тэгвэл багш руугаа хараарай. 2 маань тэнцүү хуваасан юу байх нь вэ? Тоо байх нь. 1 маань багш нийш нь ингэж аваад тавьчихсан. 2 тэнцүү хуваасны маань 1 хэсэг нь байх нь. Тэгвэл 1 хэсгийг нь би хуваагаад дээр нь тавьчихлаа тийм үү? За, омогдох хэсгийн тоог нь багш нь омогдох гэдэг үгийг дахиад дараа нь тайлбарлаж өгнө. За, тэгвэл бидний энэ саяын бичснийг хүүхдүүдээ юу гэж хэлдэг юм бол мэдхүү. Одоо энэ тэнцүү хуваалтын тоо энэ хоёрыг одоо юу гэж хэлдэг юм бол? Ямар монд юм за бутархай за сайн байна. Юу гэж хэлээ? Ийм бутархай маш сайн. Өөр юу гэж хэлэх бол? За тэгвэл энэ доор байгаагийн гэдэг юм бэ? Хэлээрэй хүүхдүүдээ. Дээр байгаа энэ омогдох хэсгийг маань хөлтвөр энд нэг юм яваадах юм. Ямар тэмдэглэл? За тэгвэл энийг бутархайн бутархайн зураас одоо миний хүүхдүүд бяцлага өргөдөө. Бяцлага өргөөрэй. Бид нар талыг олцсон. Талыг олж болох уу? Та нар хувааж нугалж чадах уу? За нугалаах. Багш нь харъя. Нуглаарай. Өөх ямар мундаг юм бэ? Харъя багштай талыг харуулаарай. Ястаа мундаг хүүхдүүд. За. Агч чи нэг дээрээ л хийчих. Ястаа сайн хүүхдүүд. Багшийнхтаа таарч гин үү? Одоо та нар дэлгдээ хүүхдүүдээ хэдэн хэсэг болчихоо? 4 хэсэг болчлаа. Манай хулганд хувааж чадсан юм болов уу? Хуваасан уу? Чадчихв. Чадсан байна штэ. Одоо бүгдээрээ хараарай хүүхдүүдээ. Уушаарай. Яслыг 4 тэнцүү хэсэг хуваажээ. Чадсан уу? Мондог хулганууд сайн анхааралтай ажиглаарай. Хэсгийг нь аваад явлаа. Хэдэн хэсэг үлдсэн бэ? Тэс үлцээ. Маш сайн. 4-ний 3. Маш сайн 4-ний 3. 4-ний 3 хэдэн тэнцүү хэсэг хуваасны 3 гинэ? 4 хуваасны 3. Тэгвэл та нарын 4-ний 3-ыг одоо цагаан самбар дээр бичиж чадах уу? За бичээд. Бичээд хүүхдүүдээ. Багштай самбарт нэг өгчөж өгөөч. Бусдын багш нь цагаан самбараас нь харчээ. Хараарай багштай өргөөрэй. Энд нь бичээрэй минь ах. Маш сайн зөв. Зөв. Та нартай таарж байна багштай хараа л та. Харж Бай мондок хөөхтэй маш сайн. За. Одоо цааш нь тэнцүү хуваах боломж бий юу? За тэгвэл хуваагаад багш нь яаж хуваах юм харъя. Ямар мундаг юм бэ? За, өргөд байгаарай. Багш нь харах гээд байна. Өргөд байгаарай. За, дэлгээрэй. Одоо дэлгээд. Хит хуваацсан байна. Одоо бүр ингээ гараараа тоосоодох та. 8 байна уу? Тэнцүү байж чадчихна уу? Чадчихна. Маш сайн хүүхдүүд. Дэвтрээ дэлгээрэй хүүхдүүдээ. Дэвтрээ дэлгээрэй. Онсор тавьсан байгаа. Миний хүүхдүүд энгийн бутархай гэсэн гарчиг тавьчих. Энгийн бутархай. Гарчаарай. Цаасан хүүхдүүд. Миний хүүхдүүд маш хурдан 8 тэнцүү хэсэг хуваасан дүрсээ цавуугаар дэвтэр дээр наагатах. Цавуугаар дэвтэр дээр наагаарай. Дэлгээд дэвтэр дээр наахын хүүхдүүдээ. Энэ цавч юм шиг.
За наац хүүхдүүд багштай өргөдөө. Хин хамгийн хурдан юм багш нь харах гээд байна. Сайн байна. За одоо багш руугаа хараарай. Наац хүүхдүүд дуусч гин үү? Бусдын дуусч гин үү? 8 тэнцүү хуваасныхаа нэг хэсгийг будаарай. Нэг хэсгийг л будъя шүү. Энэ хөө дэвтэртээ наачихаа. Ястай мондог хөхтөд. За. Сайн байна. Дэвтрээ доошоо тавиарай. Маш сайн байна. За. За болчихлоо. Ботцсон уу? Ботцсон сайн байна. Багш нараа. Иргэл харахгүй шүү. Хоёр дуусна. Ястай сайн хөхтөд. Одоо миний хөхтөд 8 хуваасны хэдийн хэсгийг будцсан бэ? Нэг хэсгийг. Багш нь тэгвэл энд хэдэн тэнцүү хэсэг хувааччихв? 8 тэнцүү. Та нарын будсан нэг хэсгийг энд ялгалаа. Одоо та нар ард нь дэвтэр дээрээ тэмдэглэж чадах болов? За тэмдэглээд. Бичсэн үү? За хөхтөд. За багш нь тэмдэглэсэн хөхтөдийг харах гэж байгаа. Үзээ. Өөцтэй. За. Таарч ийн хөхтөд. За буулгаараа хөхтөд. Багш нь энэ тэмдэглэчээ тэгвэл нэ. Уншаараа хөхтөд. 8-ны 1. Дахиад энийг аваад энэ тавилаа. Одоо энэ ямар хэсэг вэ? 2 хэсэг. Дэвтэр дээрээ бичээрэй. Дахиад нэг хэсгийг тавилаа. 8-ны 3. Багшийн энд үлдсэн үү? 8 хувааснаас? Үлдсэн. Хэдийн хэсэг үлдсэн тоолоод өгөөч. 5. Хэдний 5 нэ? 8 хуваасны 8-ны 5. Тэгвэл ард нь одоо үлдсэн 8-ны 5. За бичээд. Үлдсэн гэж чиж. Бичсэн масаа хөхтөд. За, одоо үзгээ тавиарай. Одоо бүгдээрээ үзгээ тавиарай. Бэлэгц рүү хараарай хөхтөдөө. Хулгонууд бэлэгийг та нартай адилхан 8 хуваа чадсан уу? Чадсан байна. 8 хуваагаад хэдийн хэсгийг авчиж уу? Нэг хэсгийг аваад тавьчих. Дээр нь үлдсэн хэсэг нь хэдийн бол? Аваагүй хэсэг нь 7. Уншаарай. 7. Маш сайн хөхтөд. Одоо миний хөхтөд энэ хүртэл хийчихсэн сая бүгдөө бичээд будаад уншиж би чадлаа. Энэ хэсгийг би ойлголоо гэсэн хөхтөд багштай нэг тохиогоо өргөдөг өгөөч. Ойлгоогүй хүүхэд байна уу? Багш нь харах гэдэг. Цаашаа явахын тулд багш нь тохиог нь харъя. Дахиад жоохон дэш өргөж. Ястай мундаг хөхтөд. Тэгвэл цаашаа явж чадах нь уу бүгдөө? За тохиогоо буулгаарай. Сурах бичгийн 110 дугаар хуудас. Бодлого номер 464-ийг гаргаарай. Сурах бичгийн 110 дугаар хуудас. Бодлого номер 464. Бано. За багш нь миний хөхтөд заавар уншаарай. За заавар дээр ингэ тавьчих шин. За 464 дээр бид нар ихний 8-ны хэсгүүдийг сая хийцэн. Гэхдээ бүгдээ уншчихъя. За уншаарай. 8-ны 3, 8-ны 7, 8-ны 6, 8-ны 4, 8-ны 2, 8-ны 8. Бүтэрхай бүрд хэдэн ширхэг 8-ны 1 байгаа вэ? Ширхэг 8-ны 1 байгаа юм бол хэдэн ширхэг 8-ны 1 хэсэг байгаа юм бол бүгдээ дахиад тоолж үзэх үү? За 8-ны 1 хэсэг мөн үү? За тоолоорой. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112, 1
Хэдэн шиг 8-1-ээс тогтчихоо? 8 шиг 8-1 маш сайн хөгтөд. Доотлын заврыг бүгдөө энэ дүрс дээр хий. Ягаан цагаан 2 дүрс байгаа гартаа бариарай. Ягаан цагаан 2 дүрс. За энэ багшны том байгаа. За багш нь яаж ажиллах заавар энэ үгээ. Одоо өөрсдөө үгээ. Ягаан дүрс хуваацсан хэсгийг өөрлөгөө харуул та. Хэдэн тэнцвэр хэсэг хуваасан байна? 6 тэнцвэр хэсэг. Энэ хуваалтай нь хувааж байна уу? Хуваагаагүй. Одоо бүгдөө 6-ны 5 хэсгийг энэ дүрсээр яаж үзүүлж болох нь үзэх гэж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр зүсцэн байгаа хүмүүстэй ингээд зүсцэн. Өөрлөгөө харуулад зүсцэн хоёр талыг ингээд нийлүүлээрэй. За нийлүүлчих. Одоо багштай 6-ны 5 хэсгийг багштай үзүүлнэ. Ягаан өнгөөрөө багштай үзүүлэх юм шүү. Тэхийн тулд хуваасан энд хуваалтаа өөрлөгөө харуулаарай гэсэн. Энэ ингэж эргэн хүүхдүүдээ та нар ингээ эргүүлж болно. За хамгийн хурдан маш сайн. Ястай мундаг. Багш руугаа хуваасан талаа харуулаарай. 6-ны хэдийг үзүүлэх гэж байгаа илээ? 5. Хажууд хүүхдүүдэд харуулах. Ястай сайн хүүхд. За энэ арай болоогүй байна уу? Одоо цагаан дүрсээ эргүүл. Багш нь ингээ заад жоох нааш болгочих. Ингээд эргүүлэхээр 6-ны 5 хэсэг үүсч болох уу? Ястай сайн. 6-ны хэдийг үзүүлэх гэж байгаа лээ? 5 мундаг байна. Сайн байна. Хажууд хүүхдээр чинь зүв байна уу? За багш нь үзүүлээ. Багш руугаа харчих. За. За мөн үү? За. Минийх зүг. Харж байна минийх та. Дараагийн унштай хүүхдүүдээ хэд гэж байна? 6-ны 5-ын дараагийнх нь 6-ны 2. Одоо үзүүлж чадах уу багштай? За үзүүлээ. Тэш харуулчих. 6-ны ямар хэсгийг үзүүлэх гэж байгаа юм? 2 хэсэг. Чи өөрийнхөө дүрсийг хар да. Ястай мундаг. Сайн байна. Чи дахиад өөрийнхөө дүрсийг хар да. 6-ны 2 хэсэг хурж юу? Одоо хэдэн хэсэг болчих вэ? Ингэж үзүүлэх юм багш нэг дахиад заадаг. Одоо ингэхээр хэд вэ? Өөдтэй. За дахиад өгөл 6-ны 2 хийчих. Багш руу харуулъя. Маш сайн. Дараагийнх нь хийгээрэй хүүхдүүдээ 6-ны 4. За 4 гэж 6-ныхаа 4-ийг багштай өргөж харуулаарай. Алгасч байгаа. Хааны багш нь. Ястай мундаг. Одоо ягаан хэсэг дээрээ тэгвэл 6-ны 4-гээ тэмдэглэж үзгээрэй. Дүрсэн дээрээ ягаан хэсэг дээрээ 6-ны 4 гэж бичих. Тий. Нэг хэсэг дээр нь л биччихээрэй хүүхдүүдээ. Ястай мундаг сайн хүүхдүүд. За аль багш нь харъя. 6-ны 4 сайн хүүхдүүд. Дараа нь дасгал байна уу? Хэд гэж байна? Одоо 6-ны 3-ыг үзүүлж чадах юм уу? За харъя багш нь. Хөөх ямар мундаг юм. Харъя. 6-ны ямар хэсгийг өргөж үзүүлж байгаа багш та? 6-ны 3 харъя багш нь. Ястай сайн хүүхдүүд. За. Бүгдөө нэг уншчихъя. Ямар хэсэг лээ? 6-ны 3 хэсэг. Дараагийнх нь дасгалраа ороорой. Тор ороорой. 6-ны 6. За 6-ны 6-ыг яаж өргөж үзүүлэх юм болоо? Оо ямар мундаг юм болцсон биш. Нэрэг болоод байна. За өргөчих. Бүгдөө өргөчих. Ста сайн хүүхдүүд. Маш сайн хүүхдүүд. За. За дүрсээ дэвтэртээ наачих. Ягаан дүрсээ дэвтэртээ нагаатаарай. Ягаан дүрсээ дэвтэртээ наагаарай. За багштай наасан хүүхдүүд өргөд харуулаарай. Наасан хүүхдүүд өргөд харуулаарай. Чи хэдэн хэсэг юм наачваа? 6-ны 6 буюу 1. Оо маш сайн. 6-ны 6 буюу 1 бүтэн. Алуу бүтэн болоогүй юм байна багш нь харъя. Яа бүтэн дөрс олоогүй юм байна уу?
За, тэгвэл багш нь ингэж бичиж болох уу? Энэ хоёр тэнцүү байж чадчихэв нөө? Чадах нь уу? Чадж гэнэ хүүхдүүд ээ? За, дэвтэртээ тэгвэл багшийнхаа бичсэнийг дэвтэртээ биччих. Бичсэн үү? Та мундаг хүүхдүүд. Дахиад багш нь над асуулын чи ард дахиад нэг заавар өгөөтгий. Уншаарай хүүхдүүдээ. 6-ны 3. Одоо тэгвэл энэ хичнээн ширхэг 6-ны 1-тэй тэнцэх бол энийг ард нь яаж бичих вэ? Хэдэн ширхэг 6-ны 1-тэй тэнцэх бол? За тэгвэл бичих яаж бичих багш нь бичгийг харъя. 3 ширхэг 6-ны 1-тэй тэнцэн гэж байна. Тэрийг яаж надад ямар бичиглэлээр харуулах гэж байна? Энд ороо бичиж. Энд чинь зааштай юм чинь. За тэг. 6-ны 3. Багш нь хэдчнээ ширхэг 6-ны 1 гэж асуусан. За энэ хүүхэд ингэж хэлсэн байна. Одоо нэг харчих. Дараа нь багш нь дараагийн хүүхдийг харуулах юм. Хэдэн ширхэг 6-ны 1-ийг нэмэх юм бол 6-ны 3 болох юм бол? Хэдэн ширхэг 6-ны 1-ийг нэмвэл 6-ны 3 болох вэ гэсэн үг мөн үү? За 3 гिचтгэхдээ бид одоо ингэ бүтэх хараа гэж үзье. Тэгэхээр яаж ч хэлээ? 6-ны 3. За тэгвэл би эхний санааг багш нь дахиад самбарт өгөөдгий. Одоо бүгд нэг ингэж бичиж үзье тэгвэл 6-ны 1. Ингэ бичиж болохоо. Заах нь ингэж. Ой, бичсэн сууж ирсэн байж таасан мөн ингэ хийх үлээ. Багштай энийг бичгийг гүйцээгээд өгөөч. Энийг бичгийг гүйцээгээд өгөөч. Хин гүйцээж өгөө. За сарай 2 3 багш нь 3 цаг харилцсан учраас хичүүлж байгаа. За багш ингэж бичиж болох уу? Болоо шүү дээ. Өөрөө бичих юм байна. За бичиж өгч. За ингэж бичиж болно тийм ээ. 6-ны 3 2 багш. Энэ чааж багштай дэвтэр өргөж үзэл шээ заяа. Зүгтсэн болов хагийн бичсэндээ таарч гэнэ үү? Таарч байна. За багш дууссан юм байна. Дууссан бас багштай тохоо ингээд. Дуусаа бүгдээс манай багш нартай. За сайн байна. За болов. Одоо өдөр би хэсрүүлэг хараарай. За уншаарай. Зөвхөн яслагч биш юуч тэнцүү хувааж болно. Жишээ нь жүж, нэмбэг, шива, пицца гэх мэт олон зүйлийг хувааж болдог. Үний болов? Үнэн. Ийм зүйлс
хувааж болох уу? Өөр юу хувааж болох юм багштай хэлээд өгөөч. Өөр ер нь юу тэнцүү хувааж болох юм бэ? Оо мондар насаа. Өөр байна уу? Өөр юмыг энийг багшаа дахиад нэмээд би хэлчихээ байсан юм байна уу? Насаа. Одоо багш руу хараад өгдөө. Зөвхөн энэ таа уншаарай. Энийг уншаарай. 4. За энийг уншаарай. 6. 8. Эдгээр ямар хэсгүүдэд тэнцүү хаагаад энэ сая? Ямар хэсгүүдэд тэнцүү хаагаад байна? Энэ ямар тоо? 2, 4, 6, 8. Маш сайн. Тэгштэй байна. Тийм үү? Тэгвэл бид нар сая яаж хуваалж вэ? Дандаа тэгшээр хуваалсан байна шүү дээ. Дандаа тэгшээр хуваалсан байна. Тийм үү? Тэгшээр тэнцүү хуваалсан байна. За одоо миний хүүхдүүд энэ ангид багштай 30 хүүхэд байна. Одоо яг энэ ангид 30 хүүхэд сууж байна. За одоо багштай ер нь өнөөдрийн хичээлээ би ер нь ойлгочихлоо одоо гэсэн хүүхдүүд карта өгөх гэж. Би арай дутуу байна. Багшаа би 6-ны 1 дээр арай ойлгосонгүй үлдчихлээ гэсэн хүүхдүүд шар карта өгөх юм тийм ээ. За би ерөнхийдөө ойлгочихлоо. Багшаас асуух юм. Одоохондоо өнөөдөртөө байхгүй гэсэн хүмүүс ногоон карта өгөх юм багштай. За багш нь хатгаад байна. За шар карта. За тэгвэл багш нь хайдыг одоо багш руугаа нэг харж байгаарай. Одоо хэдэн үг сууж байгаа гэлээ? 30 үг сууж байгаа. Багш нь энэ дүрслээ 30 тэнцүү хэсэг хуваасан. 30 тэнцүү хэсэг хуваасан. За одоо би тааны хичээлээр нь хэр ойлгосон юм бэ гэж картч өргүүлээд харуулчихлаа тийм ээ. Ганц хүүхэд шар байсан. Гэтэ багшаас нэгээд асуусан гэсэн тийм үү? За тэгвэл би энэ хүүхдийн шар хэсгийг хайд тэмдэглэж үзүүлээ. Ингийн бүхэн хагаад тэмдэглэж болтой болоо яа гэм бол. За. Багш нь өргөсөн карт байсангүй л дээ. За. Одоо би энэ дүрсийг хэд хуваалаа? 30. Оо хайдын тоогоор 30 тэнцвээс хуваасан. Одоо тэгвэл шар карт өргөсөн буюу би арай дутуу гэсэн хүүхдийн тоо хэд вэ? 1. Энийг ингийн бүхэн хагаад тэмдэглэж болох уу? Яаж тэмдэглэх юм бол? Тэгвэл дэвтэртэй тэмдэглэж. Чиний 1 хэсэг гинэ. Стаса. Чиний 1 хэсэг. За хэсрэг болчих. Намайг шараа багш нь редакт гэж байгаа. Бид дүрсийг 2, 4, 6, 8 тэнцүү хэсэгт хуваалцуулаа. Тэгвэл 3, 5, 7 хэсэг тэнцүү хувааж болов. Тушаад үзээрэй. Яг тус самгаатаа. За энийг тушаад ирээрэй. Гэтэ багш надад сонирхолтой журмаар нэг юм үзүүлж идэг гоо. За энийг хараад аваарай. За энэ хараа хүүхдүүдэд хараарай. Тэгвэл бэлсхийг 4 биш тэнцүү хувааж болов гэж байна. Яасан бэ нөө? За яаж болно хараад байгаа юм. Ямар сони одоо дараагийн хичээлд бид нар ингээд бусдаар өөр яаж тэнцүү хувааж алдгийг дараагийн хичээл дээр үзэх учраас гэртээ одоо яах нь таад шүлж үзээд ирээрэй заа юу. За хичээлд маш ихтэй савар ч мөгдөөр нь багш байна л та. Одоо бүгний өгдөө бид нар намайг хараад байсан заа юу.